хамгийн гол том шийдэл гэх юм бол ерөөсөө харилцан мэдээлэлээ уялдуулахын асуудал байж байна. Ерөөсөө давхарцсан энэ олон мэдээллүүдийг ерөөсөө анхны эхлэлийн цэгээс ахуулаад ерөөсөө ямар ч хүлээлтгүй шийдэлгүй ингэж явуулаад энэ нь өөрөө эргээд бидний одоо хотлох хөнгөлөх боломж хүрдэх юм а. Бусад улс орны туршлагыг харахад болохоор ерөөсөө нэг харилцан хүлээн зөвшөөрдөг манайх шиг араас нь орж шалгадаггүй. Ерөөсөө Монгол улсын нэг эрсдэл гэх юм бол ярьдаг юм л худалдааны яам бөгөөдөг. Яамтай байсан үедээ ч худалдаа хөнгөвчлөөгүй. Тэгэхээр яг үхээр их данхах тусам улам данхаад харин тэрнийхээ оронд үйл ажиллагаагаа яаж уялдуулах вэ гэдгээ яг энэ үндэсний хорооныхоо төвшөнд бид нар ингэж уялдуулснаар илүү үр дүнд хүрнэ. Тэгэхээр мэдээж хэрэг үүний цаана бид нар бизнестэйгээ уялдана, бизнесээс мэдээлэл аваад үйл ажиллагааг хөнгөвчлөх юм боломжтой бүрдүүлэх хэрэгтэй юм аа. За нөгөөтэйгээр яг үхээр яалтчгүй далайн хацгүй орны хувьд хоёр хурш орны ижил чиглэлийн байгууллагуудаа ялангуяа гайл, хил хамгаалах, тээврийн байгууллагуудаа үйл ажиллагаагаа уялдуулснаар бас юм үр дүнд хүрнэ гэж бодож байна.